Сайн байцгаана уу? Хэрвээ та тухандаа хөндлөн болно босоо өгчлөөстэй бол энэ хүү бичлэг маань тань зориулагдсан юм шүү. Тэгэхээр хэрхэн энэ үрчлээсүүд маань үүсдэг талаар ойлголттой болцгоо. Бид нар өдөр тутамдаа хүнсийг маш идэвхтэй хөдөлгөдөг учраас энэ нь хит чангарсан булчингийн үрчлээс тооцогддог байгаа. Тэгэхээр хит чангарсан гэдэг нь та нар бодоод үзтээ нэг хөдөлгөөн магадгүй хоёр хөдөлгөөнийг та маш их хийдэг учраас тэр булчин маань агшаад чангараад эхэлдэг байна. Чангарснаас болоод тухайн хэсэг үрчлээс үүсдэг гэсэн. Нүүрний яваг маань ер нь бол зарим булчин сулалж өгөх хэрэгтэй, зарим булчин чангалж өгөх хэрэгтэй байдаг. Та өөрийнхөө хүнсгийг өдөр тутамдаа хэрхэн хөдөлж байгаагаа хянаж сурвал илүү үр дүнтэй байх болно гэдгийг бас сануулъя. Жишээлбэл энэ хөдөлгөөн бас энэ хөдөлгөөн энийг та өдөр тутамдаа хэрэг хийдэг вэ? За одоо суллагын тулд эхлээд бүгдээрээ маш гоё үр дүнтэй массаж сурцгаая. За энэ хүү массаж хийснээр одоо хит чангарсан булчингаа маш гоё тайвшруулаад суллаад энэ дээр овоож тувсан ухан дээрээ ингээд та нар маань тэгэхээр дараад үзээрэй. Болдруу болцсон юм шиг, өвдрөө болцсон юм шиг овон товон энэ тэнд үүссэн байдаг заримдаа. За хэрвээ тийм байх юм бол энэ овон товонж гэсэн арилж өгнө. За мөн яг энэ хэсгээрээ зураас үүсээд эмчэн ингээд бондооцсон байх тохиолдол байдаг. За энэ бондгор хэсгүүдийг ч гэсэн маш гоё тараах хэрэгтэй. Массаж хийснээр маш үр дүнтэй тарж өгдөг байгаа. За энэ массажийг одоо бүгдээрээ хорооныхаа өндгөөр чимхээд хамгийн эхлээд одоо энэ хөдөлж маш их хөдөлгөөн хийдэг хөмсгөө бүгдийг тайвшруулаад судалж өгье. Чимхээд ер нь бол жоохон чанга чимэх буруудахгүй. Дараад нь ингээд хоёр тиш нь татаад чимхээд өгөөрэй. Энийг анх удаа хийж байгаа үед нэлээд өвдөлт мэдрэгдэн хөндүүртэй байх болно. Гэхдээ энэ аажимдаа сулраад ирэхээрээ хүчин байхгүй болдог юм шүү. За ингээд та энэхүү чимхэх массажийг 5-аас 10 удаа хийж үзтгээрэй. Өөрийнхөө энэ хэсгийг сулрах тэр мэдрэмжийг авах хүртлээр тайвшрах мэдрэмжийг авах хүртлээр хийвэл сайн байгаа. Одоо хийж гүйцэтгэж байгаа массажны тоог ч гэсэн та 10-аас 20 удаа хийх хэрэгтэй юм шүү. Багш нь болохоор 5 удаа хийгээд та нартаа үзүүлээд явчаа. За одоо голоосоо дэшегээ. За энийг ер нь бол зөөлнөөс асал даргалцтай. Тэгээд даргалцтайхан шиг заажлаад өгөөрэй. За дараагийн хөдөлгөөн болохоор ухан дээрээ биш хүнсэн дээрээ хоёр тиш нь татаад яг энэ голд нь ямар ч зай үлдээхгүйгээр нийлүүлж агаад хоёр тиш нь явуулаарай. За ингээд хоёр тиш нь гоё татаад массажж явахдаа гар доороо мэдрэгдэж байгаа, арьсан доороо мэдрэгдэж байгаа тэр зүйлийг ажиглаарай. Овгор ирчээр тийм овон товон байх юм бол нэлээд хэд удаа хийж үзтгээрэй. За үүний дараагаар X хэлбэрээр дэшин ажлаа. За үүнийхээ дараа хөмсгний хот дээгүүр гараа ингэж агаад хоёр тишээгээ. Түрүүн бид нэр хөмсгөн дээр явсан шүү дээ, тий? Одоо хөмсгний хот дээгүүр 2 3
магадгүй та энийг хийж авах үед ихэрч магадгүй. Одоо багш гэсэн хэрмээр санагдаж байна. Яг үл энэ чинь ингээ хэрэггүй зүйлс бас хоримтлагдсан байдаг. Бүр ингээд өснийхээ хувь хүртэл тултлын хийгээрэй за. За ингээд тултлын сайхан дараад ер нь бол энэ хэрэггүй зүйлсийг сайхан гадагшлуулж хөөж байгаа гэсэн байхгүй юу? За үүнийхээ дараа одоо тухан дээр би цөөн тоогоор хийж байгаа. Харин танаа гэртээ 20 тонн баг хийсэн дээр гэж зөвлөмөр байна. Дөрөв. За, нэлээд даралцтай хийгээрэй. За дараад нь гараа хатгаж агаад энэ нүгээрээ одоо энэ овгор тоогоороо гасдаг дээрээ сайхан нэвтрүүлж байгаа юм шиг массажлаа. За энэ үед таны энэ овгор тоогоор те өвчтэй, болдруутай дурсан хэсгүүд аюу гоё зөвлөрөөд тарж өгөх хэрэгтэй. За эхлээд ингээ хүндлээ явчих. Ирчгэнж байгаа юм шиг мэдрэмж төрнө. За дараа нь яг энэ голоос дээш. Уухаа баг зэрэг тавьсан ч болно. За багаар явсаар агаад дууснаа. За хамгийн сүүлд нь энэ чамархаа хэсэг дээр ирээд ингээд баг зэрэг бариад энэ нас хорыг гадагшлуулаад дээрээс нь нүдний үндэсэг болон хүнсний болон гонгөргөж өгдөг. За одоо бүгдээрээ тасгалаа гараа. Одоо бидний булчин маш гоё сулраад хүү зүйлсүүд нь зайлуулагдаад гоё бэлэн болсон байна. За одоо энэ хүү тасгалыг хийхдээ бүгдээрээ өнцгөө маш сайн дээшээ өргөж өгнө. За анкер мэдээж энэ дээр хүслээс үүсэж байгаа учраас гараа ашиглах байгаа. За хоёр хуруугаараа яг хүнсгийнхаа дээр дарлаа. За үүнийхээ дараагаар та ер нь талент харж хийх хэрэгтэй шүү. Өөргөө шалгана. Хөмсгөө өргөнгүүд бухны дээр хэрвээ ингэж өвчтөөс үүсэж байгаа юм бол та даралтаа дахиад дарах хэрэгтэй гэсэн үг. Сайн нааж өгөөрэй гэсэн үг. Өргөлөө. За өвчтөөс үүсэж үгүй юу гэж талендаа шалгана гэхлээр за үүсээгүй байх юм бол өргөсөн чихтэй 10 секунд барина. 1 2 3 4 5 бид нар энэ булчин ажиллуулад энэ булчин гоё хөгжүүлж учраас эндээ маш ингээд чилсэн ядарсан мэдрэмжийг авах тусмаа таны дасгал зөв хийж байна гэсэн. Энэхүү дасгалыг хийснээр зөвхөн хөндлөн өртөөс арилаа зогсохгүй нүүрний дээд хэсгээсээ л хэсүүлээд бидний нүүр одоо унжиж байгаа учраас нүүрний дээд хэсэг ингээд маш гоё дэше өргөгдөж өгдөг байгаа. Ингэснээр бидний дээд зөрхөгч гэсэн дэше өргөгднө гэсэн. ийм гоё үр дүнтэй тасгал байна. За дахиад 1 минут орчим хийхийн тулд бүгдээрээ 5 удаа хамт хийсэн. Өргөлөө 1 2 3 4 5 6 7 8 9 10 хас суулаад амраа. Хаврлоо 1 2 3 4 5 сүүлийн удаа өргөлөө. За энэ өргөөд одоо давхар бүгдрээ дээд зохио ингээд бас дээш нь өргөөлөх юм бол мөн дээд зохины тасгал хамт хийгдэж байгаа гэсэн. Сөөж өргөөд дээд зохиож өргөөд байлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За одоо маш их энэгээр гоё чилсэн мэдрэмж төрөх ёстой. Тэгэхээр бүгдээрээ алгадаад энэ хэсгийн ажилласан булчин
судалж өгье. Та энэ хүү дасгалыг өдөр бүр хийгээрэй. Өглөө оройдоо хийх нь бүр сайн. За хэрэг өршлөөс үүсээгүй байх юм бол та өдөрт 1 удаа хийж болно. Өршлөөс үүсээд эхэлсэн бол 2-3 удаа хийгээд хурдан хүрээрэй гэж зөвлөе. Тэгэхээр та одоо үзэхдээ эхнийхээ энэ хэсгийг зүгээд томоор тодоор авчаад дараа нь 7 хоног тууштай хийснийхаа дараа дахиад нэг зураг аваад үзээрэй. Тэгэх юм бол заавал үр дүн гарсан байх болно гэдгийг танд амлаж байна шүү. За амжилт хүсье.